За нөхний хэмжээ бол бас модныхоо төрлөөс хамаарат өөр. За сөг гэдэг байгаа бидний. Сөг дээр бол нэг доод нь 40 см, дээд нь 50 см. Гүн нь. Тий гүн нь болон тий диаметр нь. Энэ хот дээр шинэс хош эдгээр болж бол 60 см. Доошоо 60 диаметр 60. Тэгээд манайд нэг юм алдчихдаг шүү. Өөр их шороо хийгээд тэр дахиад сайжруулалт хийгээд гадар стопи. Доошоо сэрэл нэг 5 см байх шүү. Бүр доор нэг 20 см доор тарьждаг байх шүү. Газрын гадартай ойрхон тийм байх ёстой шүү. Тэгэхгүй бид нар чинь нөгөө ухсан нөх хоорон шороо тэр жоохон доор 20-30 см доор тарьцаадгаа услаад байдаг. Яг газар өсөн дээр энэ манай хөрсний дээд өнгөн хэсгийн зэрэгс үржижтэй ч тэгээд. Бид нар нөгөө өмнө говь болон лүн дээр ажилт хийж хаад ингээд модных нөхөг урд жил нухаж байна. Тэгэхээр хөрхөн тогоо үүсдэг шүү дээ тийм ээ. Тогоон дотор нь бас салхиар тодорхой хэмжээний одоо хөрсний үржил шимтээ хэсэг хийсээд тэр тогоор орно гэсэн үг шүү дээ. Тодорхой хэмжээний хөрсөн дээрээс ургамлын үлдэгдэл бас хийсээд орно. Тэгэхээр бид нар урд жил нухчих юм бол араа илүү хөрсөн баяжих ийм тохиолдол бол харагддаг, ажиглагддаг байсан. Тэгэхээр бол бид нар урд жил нухчин яг хөрсний чигийг алдагдах учраас л бид нар бас жоохон шууд чигтэй үед нь буцаага тарчуул дээр юм гэсэн ойлголт байж болох юм. Бид нарын туршлага бол одоо ямар ч боломжгүй. Хөрсөн өөрөө хуурай байгаа. Тэгээд хуурай орсыг ухаад дахиад модон тарихтаа хөрсөн услаад тэгээд байнга услаатай болоод тарж байгаа учраас энэ бол ерөнхийдөө боломжтой. Урд жил нухах юм бол илүү сайн.